цаг видео үзүүлж байна. Хүмүүр төдийлөн мэддэггүй сонирхолтой түүхэн баримтууд. Түүх үргэлж бидний сонирхлыг татсаар ирсэн. Энэ удаад та бүхэнд сургуульд заадгүй хүн бүрийн төдийлөн мэдэхгүй магадгүй сонсч байгаагүй сонирхолтой түүхэн баримтуудыг хүргэе. 1. Таиландын төрийн дуулалын аяыг Оросын хөгжмийн зохиолч бичсэн. 1932 он хүртэл Таиландын төрийн дуулал нь Сансион Прабрами байсан бөгөөд Оросын ая зохиогч Питер Андреевич Шуровскийн ая дээр шүлгийн зохиож бичсэн байна. Харин одоогийн төрийн дуулалын аяыг Пра Чиндурян зохиосон бөгөөд хамгийн анх 1932 онд ихшгэлжээ. 1939 оноос дууны үгийг өөрчилсөн байна. 2. Тутанхамуны эцэг эх нь цус нэгтэй ах дүүс байсан. Италийн мумийн судлалын их сургуулийн тэргүүн Альберт Цинг хэд хэдэн судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнд тэрээр Тутанхамуны эцэг эх нь цус нэгтэй болохыг баталсан байна. Тиймээс Тутанхамун дааврын өөрчлөлтөөр шаналдаг байсан болов. Орчин үеийн техник технологийн ачаар Тутанхамуны шинэ хөргийг зурсан бөгөөд зургаас харахад түүний биеийн харьцаа жигд бус байсан нь Тутанхамуныг эрт нас барахад хүргэсэн хэмээн эрдэмтэд үзэж байгааг нь. 3. Бэлгэвчийг эртний ацтекүүд бүтээсэн. Хамгийн анх жирэмслэлтээс хамгаалах энэхүү хэрэгслийг манай эртний өмнөх 14-р зууны үед загасны хөөсөөр хийдэг байжээ. Гэхдээ зарим түүх судлаачид хамгийн анхны бэлгэвчийг эртний Египтэд малын арьсаар хийсэн гэж үздэг байна. 4. Түүхэн дэх хамгийн их цус урссан газар бол Колизей. Колизей нь Ромын түүхэн дурсгалт газар болохоос өмнө энэхүү газар үхлийн тулаан зохиогддог байсан. Үүнээс гадна гладиаторуудын тулаан, усан цэргүүдийн тулаан зэргийг хийдэг байсан гин. Гэхдээ усан цэргүүдийн тулааныг хийхэд маш олон зүйл бэлдэх хэрэгтэй байсан учраас ихэнхдээ томоохон баяр ёслолын үеэр л зохион байгуулдаг байсан ажээ. 5. Өвлийн ордонд болсон үүмэний үеэр 6 хүн амиа алдсан. Энэ талаар ном, баримтат болон түүхэн кино ихч маш их хэтрүүлэг хэрэгэлсэн байдаг. Өвлийн ордонд болсон үүмэний үеэр нийт 6 хүн нас орж цөөн тооны хүмүүс гэмтэж бэртсэн ажээ. Хэрвээ Октябрийн хувьсгалын талаар илүү сонирхолтой зүйлийг мэдхийг хүсэж байвал Warren Beatty-ийн Reds киног үзхийг зөвлөж байна. 6. Нэг чиргэн шинээр мэдлээгүй жил. 1983 он бол Ватиканы хувьд өвөрмөц жил болсон юм. Учир нь энэ онд нэг ч хүүхэд шинээр төрөөгүй ажээ. Гэхдээ Ватиканы хүн ам ердөө 1000 тул энэ нь тийм ч гайхмаар зүйл биш ажээ. 7. Лондонд гарсан төмрийн үеэр 13500 байшин сүрчээ. 1666 онд Лондонд болсон галт төмөр нь бараг 4 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд хотын төв хэсгүүдийг хамарсан юм. Галт төмрийн үеэр 13500 байшин, 87 сүм шатсан байна. 80,000 хүнээс 70,000 хүн ор хоронгүй үлджээ. Яагаад лондончуудад энэх гар цохирол учирсан тодорхойгүй байгаа бөгөөд аимшиг төмөр болон оныг харахад танд ямар нэгэн мэдрэмж төрж байна уу? 8. 2 дугаар Екатерина ижил хүүснүүдийн эсрэг хуулийг цуцалсан. Энэ нь зөвхөн дайчдад хамааралтай бөгөөд ижил хүүстэн цэргүүд тамлан зовоох бие махбодын шийтгэлээс айх хэрэггүй болж байжээ. 9. Ромын хаан Неро өөрийн боолтойгоо гэрэлсэн. Түүнийг Скорус гэдэг бөгөөд эхнэрээсээ гадна хэд хэдэн нууц амрагтай байжээ. Тэрээр цагийг хийдмий өнгөрүүлдэггүй үргэлж ямар нэгэн хачирхалтай зүйл хийдэг байсан гин. Жишээлбэл эгчтэй өндөр тунтай эд цэвэрлэх бүтээгдэхүүн өгч амь насыг хороосон бөгөөд ээжийнхээ амийг хороохын тулд хамтдаа завьар зугаалах санал тавьсан байна. Ээжийнхэн суусан завны хэсэг хөмөрч ээж нь ус руу унах ёстой байсан гин. Гэхдээ түүний энэхүү төлөвлөгөө амжилтгүй болжээ. 10. Хувьсгалаас өмнө Орос улс архитектийн төвшин хамгийн бага орн байлаа. Хачирхалтай мэт санагдаж байгаа ч энэ үнэ ажээ. Харин одоо бол Орос улсад архитектийн согтууралтын төвшин нэлээд өндөр байгаа бөгөөд жил бүр маш олон хүн үүнээс болж амиа алддаг байна. 11. Чингис хааны үед гол усанд бие зассан хүмүүсийг цаазалдаг байжээ. Хэдийгээр харгас мэт санагдаж байгаа ч энэ нь усыг бохирдуулахгүй байх цорын ганц арга байсан болов. Дэлхийд даяар энэ төрлийн арга хэмжээг авсан бол дэлхийн бүх усны ундраг цэвэр байх байсан бизээ. 12. Нэгдүгээр Питер аригчдыг шагнадаг байсан. Нэгдүгээр Питер архитектийн согтууралтай тэмцэх харгас арга ашиглаж байжээ. Тэрээр аригчдад зориулж медаль бүтээсэн байна. Гэхдээ энэ бол энгийн медаль биш бөгөөд 7 кг-ийн жинтэй ширмэн медаль байсан ажээ. Медалийг аригчин өөрөө тайлж чадахгүй байхаар хүзүүнд зүүж өгдөг байсан бөгөөд энэ медалийг тайлахгүйгээр 7 хоногийн турш явах хэрэгтэй байжээ. Хачирхалтай нь Питер өөрөө арх уух нэлээд дуртай байсан гэж шүү. 13.
Фидель Кастро хөнөх 600 гаруй төлөвлөгөө амжилтгүй болсон. Кубын дарангуулагч тэрбээр улс төрийн өрсөлдөгчид, гэмт хэрэгтнүүд тэрж байтугай Америкийн нэгдсэн улсын зүгээс явуулсан амийн хөнөөх 600 гаруй нууц ажиллагаануудаас амь мултарч чаджээ. Тэдгээрийн дунд тесрэг бодис бүхий янжуур, хор шингээсэн шумбалтын хувцсгээд санаанд оромгүй арга хэрэгслүүд багтаж байлаа. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чанелыг сабскрайб хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдахгүй хүлээн аваарай.